Nepal was a country. So I always used to say the one thing. За Непалийн талаар би нэг зүйлийг ер нь байн хэлдэг байсан юм аа. Nepal is a land where the Lord Buddha was born. Гэхдээ Непал гэдэг баг гэдэг одоо улс маань Бурхан болсын тагшин мэндэлсэн ийм орн юм аа. And I was born in Nepal. Би өөрөө Непал улсад багт төрсөн. One other thing is that in Nepal, one was born in Nepal, and I saw the possibility of the very close people's difficulty. Багт төрснөөр би бас хүмүүсийн зовлон тэр зөвлөл шаналлыг бас илүү ихээр мэдэх болсон юм аа. Lots of the shortage of the electricity, lots of the shortage of the drinking water. За маш олон хүмүүс одоо цав тахлагаар амьдарч байна. Түүнчлэн маш олон хүмүүс Drinking water. тэгээд цэвэр ус өдөр тутамдаа тийм хүнсэн дээр үлдэх цэвэр усгүйгээр ингэж амьдарч байна. So that's why yesterday I was in the restaurant. I was in the restaurant. I was in the restaurant and I'm having the food and suddenly then the time comes for the dessert. So when come for I thought to get the dessert and I just went back to get my original plate. But the waiter took it out. Then I had to use another plate. That time I didn't say anything. But the main point is that from so many years, I only use the one plate. Whether I eat it food, dessert, everything. Because I want to save the water. Because I know the very difficulty. People in the Nepal, to get the one bucket of the water, they have to stay in the line for 30 minutes and 1 hour. За өчигдөр өглөөний эзэн таарч Шангрила гэж жишбол хоолны орсон юм аа. За энэ үеэр би хоолж дуусны дараагаар амттан идэхээр боллоо. Тэгээд амттан идэхээр босоо явснаа бэлэнгээр нь өөрхөн тавгийг ширээн дээр урд нь хийж явсан таван ширээн дээр марцсан байсан. Болсонгуудаа буцаад хуучин хийж явсан таваа авах гэтэл миний тав хураацсан байсан. Тэгээд би ахиж шинээр тавг авч тэр амттан авч хүрсэн юм аа. За ер нь бол өөрөө би энэ цэвэр усны гачиг зовлон мэддэг болохоор нэг л тавганд одоо хоол гэдэг, нэг л аянд хоолоор гэж хэлдэг юм байна. Тэгэхээр яагаад гэж ингэж хэлж байна гэхээр ингэж би хэлсэн бэ гэхээр баг улсад цэвэр усны гачиг дэлгэхтэй тэгэхээр ганцхан одоо савлаатай тийм нэг багцаар савлсан цэвэр ус авах нь бол хичнээн цаг очрол зогсож байж бид нэг цэвэр ус олж авдаг. Тэгээд тийм учраас тэр усыг хайрлах, усыг хамгаалах гэдэг юм уу, хямдах тал дээр илүү их одоо энэ маа. Yeah. So that's why when I was in Nepal and when I see the people difficulty very closely. Тэгэхээр Непал төрснөөр би хүмүүсийн өдөр тутмын одоо гачигдах зовлон илүү ихээр одоо мэдэрдэг болсон юм аа. So anyway, so maybe I might jump off the topic, so I'll come back to the topic. За ямар ч хэлсэн одоо хамаарах сэдв рүү бол орчлоо. Тэгэхээр буцаад одоо үндсэн сэдв рүү орцгоё. So that's okay. Now the second step, okay, second step and third step. За тэгэхээр одоо Эстонгийн 2 дугаар үе рүү орцгоо. Түүний дараа 3 дугаар үе гэх мэтлэн. Second step is the importance of mindfulness. За хоёр дахь Эстонгийн 2 дугаар үе маань өөрөө одоо хүний мэдэмсрийг одоо хөгжүүлдэг ийм ач тустай зүйл байна.
14 days, what you have to do is that you should be aware that whatever you're doing, okay, when you're drinking the water, aware that what you're doing. When you're walking on the street, try to focus on the present, what you're doing. Тэгэхээр мэдэмсэр гэдэг чухал зүйл байдаг. За энэ 14 хоногийн хугацаанд та бүхэн мэдэмсрийг сайтар хөгжүүлэх учиртай шүү гэж байна. Мэдэмсэр гэдэг нь маш энгийнээр яг юу хийж байгаагаа байн үргэлж мэдэж байх. Хариу та усууж байгаа бол усууж байгаагаа байн мэдэж байх учиртай. За алхаж байвал алхаж байгаагаа бас яг мэдэж байх хэрэгтэй. Тэ энэ 14 хоногийн хугацаанд мэдэмсрийг ашиглан төлөвлөж хөгжүүлэх юм шүү. Right now, what is happening is that the people, when they eat the food, they are not focusing on the food. That's why they don't feel the taste at all. They are thinking something else. За мэдэмсэр мэдэмсэр үгээс одоо болж олон гэм гардаг. Жишээлбэл хүн хоол идэж байхдаа яг хоол идэж байгааг мэдэхгүйгээс мэдрэгүйгээс болоод тухайн хоолны амт яг бол мэдрэлгүй өнгөрчдөг гэж. Right now, when you're talking each other, when they get together, but actually, mentally, they are not getting together. When you sit together in the restaurant, but you're busy with your Facebook, or the WhatsApp, or all these apps you're carrying over, you're busy with that. Тэгээд дараагийн гэм болохоор бас л түгээмэл гэм байх нь юу гэхээр хүмүүс хүмүүс уулздаг, найз нөхөд уулздаг, танилуд уулздаг. Тэгээд уулзж байгаагаа, ярьж байгаагаа мэддээгүйгээс, ярьж байгаагаа мэдрэхгүйгээс болоод хэдийгээр бие махбодын хувьд уулзсан боловч сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд хоёр тусгаарлагдсан бол тийм орон зай ингэж орчлоо гэж. Жишээлбэл хүмүүс уулзсан ч хоорондоо одоо ярилцлаггүйгээр зөвхөн өөрсдийнхөө Facebook, WhatsApp гэдэг одоо social одоо энэ аппликейшнуудыг ашиглаад ингээд асагмал байлтай болчиход байдаг. One time in the hotel, I saw the one couple. One couple, they are touching their hands, are talking about. Next to that one table, I saw the couple, or just both of them looking on their own mobile. Then one thought came in my mind. The couple was sitting together talking a lot. I thought they are very new couple. The couple was the old couple were not talking to each other because their excitement and everything is over. Now they get back to their normal, back to the life and use the Facebook and talk with someone who are not nearby. За нэг удаа буудалж байхдаа сонин зүйлийг анзаарсан. Юу гэхээр тэр буудал эхний ширээн дээр нэг хос M2 сууж байсан. За энэ хоёр хүн болохоор биеийнхээ гарыг хатгаад биеийнхээ яриад анхаарал тавьсан байдалтайгаар сууж байсан. Гэтэл дараагийн ширээн дээр ахаад нэг хос сууж байсан. Харин ялгаа урдынхаас ялгаатай энэ хоёр хүн өөрсдийнхөө утсыг оруулж хэрцэн байдалтай сууж байсан. Тэгээд нэ болохтой наад эхний ширээний хоёр хос маань өөрөө шинхэн танилцсан тийм хүмүүс юм байна. Найз тавуулсан. Харин удаах ширээний хүмүүс болохоор танилцаад уудсан. Тэр сэтгэлийн хөөрөл тэр одоо сэтгэлийн хөөрөлд дууссан, намжчихсан. Тэгээд тэр харилцаа сонин биш болчихсон. Тийм л хүмүүс юм болоо да гэж би бодож таарж байсан юм аа. So that's why what we have to do, the second step, you should be the mindfulness. When you drink the water, just focus on the present action. Just be aware of what you're doing. When you're eating the food, focus on the taste of the food. When you're writing something, focus on it. I'm sure that maybe you cannot focus the 100% fully, but at least try to focus 2 or 3 minutes, okay? It will make a big difference. Just do it for the 2 weeks. You will see that will make a big difference. За тэгэхээр мэдэмсэр гэдэг нь маш чухал зүйл байна. Мэдэмсэр гэдэг нь. Тэгэхээр унд ууж байхдаа өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байх хэрэгтэй гэж. Хоол идэж байхдаа ч хоол идэж байгаа
мэдэж байх учиртай. Тэр бидгээд одоо түншлэн юм бичиж байхдаа ч өөрөө юу хийж байгаа юм бичиж байгаа тийм юм бичиж байгаа мэдэж байх учиртай. За анхандаа бол яг нь тийм 100% одоо энэ хугацаанд одоо 100% одоо нийтмэсрийг хөгжүүлээд бясалган гэдэг нь хэцүү. Гэхдээ энэ үргэлж ингэж дадуулснараа таны амьдрал тийм хэрэг та өөрөө үүнийг үргэлж дадуулах юм бол өөрийн чинь амьдрал маш том өөрчлөлт бий болох юм шүү. So, you feel stressed, you feel worried because you are thinking something which happened in the past, or you are thinking something what's going to happen in the future. За та бүхэн тийм хүмүүс ер нь хүмүүс айж имиж сэтгэл зовлон зүйл явдаг. Тэгэхээр яагаад түүний шалтгаан юм бэ гэхээр нэг бол өнгөрсөн болсон үйл явдлыг дурсан санаж сэтгэлээр таагүй байдлыг эдэлдэг. Нөгөө бол ирээдүйд болох тэр зүйлүүдийг яг нь бодож сэтгэлийн таагүй байдлыг эдэлдэг. Just look back for the 2 or 3 years back. 2-3 жилийн өмнөхийг эргэж харцгаая. Look back to 2 or 3 years back that I'm sure that you might have a 5 or 6 or 4 or 5 worries. Магадгүй тэр үед 4-5 гэх мэтлэнгийн одоо тий тоогоор яриулъя дэдийн хэмжээний одоо сэтгэлийн зовлон одоо шаналл байсан баг. 3 or 4 years back, maybe you might have a 4 or 5 or 6 worries. But one thing you should know that if you look at the every worries that look back to 2 or 3 years back, more than the 80% of what you worried 3 years back never comes. За тэгтэл Am I right? За тэгтэл одоо 3 жилийн өмнө шүү дээ тий төдий хэмжээний одоо сэтгэлийн зовлон тий шаналлыг одоо бий болгосон асуудлууд бол байсан баг. Гэтэл 3 жилийн дараа тэр үед өөрийн чинь сэтгэлийн зовлон шанал болж байсан болгож байсан зүйлүүдийн 80% амьдрал дээр биелээ болоогүй харин эсрэгээр бидний хоосон зовсон зүйл болж хөөсөн байдаг. Миний хэлж байгаа үнний хөвтэй юу гэж. But still you carry the worries. За гэтэл одоо тэр тэ зовлон шаналлыг хүсэлтэд хийсээр. So that's why try to live in the present, not to live in the past and the future. За тэгэхээр одоо хүн өөрөө яг одоо цагтаа орших, амьдрах хэрэгтэй. Одоо цаг дээр орших хэрэгтэй. Өнгөрсөн болон ирээдүйг одоо яах нь бодно гэдэг нь бас л түрүүний ярьсанчлан боломжтой шалтгаан болно шүү дээ. So what you have to do is very simple, that you try to focus away that what is happening on the present surroundings. You have to have the second step. Okay, that's all the mindfulness. Тэгэхээр юу болсон, юу болох, ирээдүйд болох таны хувьд чухал биш юм шүү. Харин яг одоо цаг дээр анхаарлаа төвлөрүүлээ мэдэмсрийг хөгжүүлэх нь хамгийн чухал юм байна шүү гэж. Энэ маань өөрөө хоёр дахь дасгал болно. Third step. За гурав дахь дасгал нь юу юм бэ? I'll start with the one story. За нэг энэтэй холбогддог нэг түүхийг хэлье. When you look at a small boy, за бага насны хүүхдийг хараад he thinks that when he finishes the school, he will be happy. Энэ хүүхэд одоо сурстай болов сургууль сураад сургуулаа төгснөөрөө амар лаж жаргалтай болох байхаа гэж бодож байна уу гэж. After he finished the school, he feels that if he finished the college, he will be happy. За би норсон энэ correction change гэдэг. За хүүхдийн хувьд би энэ авшигч авдаг байлаа. За хүүхд юу ч одоо боддог вэ гэхээр сургуулаа дуусгахын дараа
миний сансан бодсон биелээ би амаар нь ажиглалтай болно гэж бодох. Гэтэл сургуулиар дүүрсний дараагаар яг тэр урд нь хамбаж байсан амар амгалан ад жаргалаа олж чадах болов гэж. After he finished the college, he thinks that if he get the job, he will be happy. After he getting job, he will think that if I get married, I will be happy. After he get married, he will think that my kids grow up, I will be happy. After the kids grow up, he will feel that if their kids get the job, he will be happy. Like this way, he will think and go on and go on and go on. When the kids grow, when the kids get the job, now he already become very old. За тэгэхээр сургууль төгсчод болондоо сайхан болно гэж бодчихсон бол бас л болохгүй нэ. Коллеж их сургууль орж иж түүнийхэн дуусгачвал бас сайхан болно гэж бодох юм. За коллеж их сургуулиар дуусгахын дараагаар ажил та болчихвол болох гэж бодох юм. Ажилтаа болсны дараагаар за одоо гэр бүлийн зохиолчвол одоо сайхан болно гэх. Ингээд ханж өгдөг юм. Энэ мэтээр цаашдаа явах юмаа гэж. За тэгэхээр гэр бүл болсныхаа дараагаар яг нь хүүхдтэй болчихвол сайхан байх. Хүүхдтэй болсны дараагаар хүүхэд нь том болчихвол сайхан болно. Хүүхэд нь том болсныхаа дараагаар хүүхдүүд нь ажил төлөвтэй болчихвол одоо сайхан болно гэж боддог. Тэгэхээр сайхан хүсээр өөрөө хэдийнэ хөвшрөөд өртөлөөлөө нөгөө ертөнцийн хаалган дээр орцсон байх юм аа. So now here the big question comes. Тэгэхээр нэг том асуулт гарч ирж байна гэж. What is the time to be happy? You always ask me what is time to move the house? What is the right time to cut the hair? What is the right time to start a new business? But here's the big question, what is the right time to be happy? Тэгэхээр хизээ бид нар ад жаргалтай байх ёстой нэ гэсэн асуулт гарч ирж байна. Хүмүүс ялангуяа монголчууд асуудаг яа гэж байна. Хизээ нөөмөл зүгээр хизээ одоо бизнесээ эхлүүл одоо бизнесийн гараа хизээ эхлүүл зүгээр гэж асуудаг. Яг тэрнтэй адилхан асуудаг асуу.